Номын хулгайч бол үхлийн тухай биш. Харин үхлээр өгүүлүүлсэн түүх юм. Үхэл нь энд мангас биш. Харин ядарсан ажигч. Хүний амьдралыг шанал сониуч зан бас гайхширлаар хардаг нэгэн түүхийн үе явдал нацист Германд. Дэлхийн 2-р дайны үеэр өрнөдөг. Хаадарсан энэ цаг үед айдас зовлон гашуудал бүр ноёж хүүхдүүд хүртэж үхлээс мулдарч чаддаггүй. Түүхийн гол дүр бол Жизель Менингер хэмээх бяцхан охин. Түүний ах замдаа нас барж ээж нь сургаггүй болж Жизель Молчин гэдэг жижиг хотод үрчилж явсан гэр бүлтэйгээ амьдрахаар ирнэ. Анх тэр дуугүй утас дунд ирдэгч. Удахгүй өөрийн дуу хоолойгоо номоор дамжуулан олж хэлдэг. Түүнийг үрчилж явсан эцэг ханс Хоберман бол зөөлөн сэтгэлтэй, төвчээртэй нэгэн нэгдэ. Тэр Жизелийг уншиж бичиж сурахад тусаж шөнө бүр сүүдэртэй зойронд ном уншингаа хамт суудаг. Ном бол Жизелийн хорвоогоос нуугдах байр. Итгэл найдварын гэрэл сэтгэлийн тайвшрал болдог. Удалгүй Жизель түүдэг галын дундаас хотын даргын номын сангаас олдсон газар бүрээс ном хулгайж эхэлдэг. Тэр шунал ховдог сэтгэлээр биш. Шилээрээ үгийн эд шидэд хайртай учраас ном авдаг. Түүнийг ном хулгайлагч гэж дууддагч. Энэ нь нацистуудын шатаадаг ном хаадаг үнэн. Тараадаг айдсын эсрэг чимээгүй эсэргүүцэл байлаа. Дайны байдал хүндэрч Хоберманы гэр бүл еврейрийг нууцаар байлгахаар шийднэ. Тэр хүний нэр Макс Твейн. Жизель болон Макс нарын хооронд гүн гүнзгий холбоос бий болдог. Өөр шахтайч ижил сэтгэлтэй хоёр хүн. Тэд үгс төсөөлж сэтгэлийн хүчээр амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Иж гадаа бомбог дэлбэрч хүмүүс сургаггүй алга болж хот бүрийн оршин суугчид айдаст давтна. Иж гэвч тэр жижиг байшингийн дотор унших, бичих, хайрлахын дунд Жизель хүн чанар авч үлдэнэ. Харамсалтай нэгэн шөнө бөмбөгдөлт болж Жизелийн хайртай бүх хүмүүс үрд явна. Харин тэр ганцаараа амьд үлдэнэ. Зүсэгдсэн зүрхтэй, өөрчлөгдсөн сэтгэлтэй. Гэвч үхэл олон жилийн турш түүнийг ажигласныхаа дараа нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тэр охин бол харанхуйн дундч гэрэл харж чадсан нэгэн байсан. Ном хулгайлагч бол зүгээр нэг дайны түүх биш. Энэ бол үг гэдэг зүйл хэрхэн устгаж чадхаас гадна хэрхэн аврах чадлтайг харуулсан түүх. Энэ бол нөхөрлөл, дашуудал, эсэргүүцэл, хүүхдийн зүрхний хүч чадлын тухай юм. Та текстийг дуу болгон хөрвүүлэгч, шиймэл оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож байна. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувиргах, мөн өөрийнхөө хоолойгоор хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа иймэрхүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой намаар эргэн уулзцгаая.